Сайн байна уу? Олон хүн надаас нэг зүйлийг асуудаг. Би юу ч идээгүй байхад яагаад сахар маань өсөөд байна вэ гэж. Энэ асуулт ихэнхдээ айцтай хамт ирээд идэг. Би буруу юм хийсэн юм болов уу гэж. Би сахараа барьж чадахгүй юм байгаа мэн да гэж. Гэхдээ энэ асуултын цаана буруу биш, харин бие нэг дохио байдаг. Хүний би дандаа хоол хүлээгээд байдаг. Би өөрөө сахар гаргаж чаддаг. Энэ сахарыг хөвчлэн илэг гаргаад байдаг. Илэг бол биеийн нөөцийн агуулга гэсэн үг. Хүн удаан хугацаанд стресстэй явсан үед, айцтай байнга амьдэрсэн үед, эсвэл сахараа олон жил өндөр явуулсан үед би нэг зүйлийг сурч чаддаг. Аюул ойрхон байна. Тэгээд илэг тохиогно. Одоо энерги хэрэгтэй, бэлэн бай гэдэг. Инхээр хүн юм идээгүй байсан ч илэг сахараа цуснд гаргадаг. Энэ нь ерөөсөө өвчин биш. Биеийн хамгаалтын хариу үйлдэл үзүүлж байгаа нэг хэлбэр нэг. Тиймээс зарим хүний сахар өглөө өсөөд эсвэл орой идээгүй байхад өндөр гарсан байдаг. Энэ нь хоолтой ерөөсөө холбоогүй. Биеийн дотоод аюулгүй систем ажиллаж байна гэсэн үг. Өөр нэг шалтгаан байгаа. Хүн удаан хугацаанд сахараа барьж чадаагүй явах юм бол би инсулины дохиг сайн сонсгоо болцсон байдаг. Инсулин байна, гэхдээ би хариу өгөхгүй гэсэн үг. Тийм үед илэг гаргасан сахарыг эсүүд авч чадахгүй. Тэгээд цуснд удаан өндөр явдаг гэсэн үг. За ийм үед хүн ингэж хэлдэг. Би юм идээгүй мөртлөө яагаад буухгүй байгаа юм болоо гэж. Хариулт нь айгүй энгийн. Асуудал нь ерөөсөө эцэнд биш, асуудал нь дотоод зохицуултанд байдаг. Мөн нэг зүйлийг анзаарахгүй өнгөрөөдөг. Тэр нь сэтгэл зүй. Айдас, уур, санаа зовнил бүгд биеийн хувьд стресс болдог. Стресс бүрд бие сахараа нэмэгдүүлж байна гэсэн үг. Учир нь би ингэж боддог. Одоо тэмцэх хэрэгтэй, энерги хэрэгтэй л гэж боддог. Тиймээс зарим хүний сахар зарим үедээ биш, зарим санаа зовсон үед ихсэж харагдаад байдаг. Энэ нь ерөөсөө сул дорой байдал биш, харин энэ бол биеийн автомат хариу үйлдэл. Тийм учраас юм идээгүй байхдаж сахар өсөх нь би өөрөө муу байна гэсэн үг биш. Миний бие удаан хугацаанд ачаалд орсон байна гэсэн дохио байдаг. Сахар бол зүгээр нэг тоо биш. Тэр тоо биеийн дотоод байдлыг харуулж ийн гэсэн үг. Би энэ бичлэгээр ямар нэг зүйлийг заахыг хүсээгүй, зөвхөн нэг зүйлийг хэлмээр байна. Заримдаа сахар идснээс биш, амьдарч ирсэн түүхээсээ шалтгаалж өөрчлөгддөг. Дараагийн бичлэгт яагаад сахар шөнө өглөө илүү өндөр гардаг вэ гэдэг талаар ярив. Сахар бол тоо биш, биеийн дохио байдаг.